Говь үзэж хараагүй хүний сэтгэлд огт өөрөөр төсөөлөгддөг. Ийш тийш хараа торох зүйлгүй энгүй их элсэн зүлмэт ойлголт байдаг ч үнэн дээр тийм биш. Их говийн амгалан хөрсийг ус нь бай гэхэд гэрлэн тэтгэх гэсэндээ нар ойртож элч өгөөжөн бусад нутгаас арай илүүтэйгээр түгээдэг болохоор алтрын ширгалдах хэлстэй хамт байцыг хадат уус, баян бүрд, тоорын төгөл, загийн шугуй гэд энэ ертөнц байгаль ээжид яахаараа ийм их үзэгслэн төгөлдөр хэсгийг заяадаг байна хэмээн гайхмаар. Говьд хөрсөн доороо нуусан зүйл их бий. Нуух ёстой, түүнийгээ харж хамгаалах ёстой, хайрлаж шүтэх ёстой зүйлүүд ч бий. Тиймээс энэ бүгдийг харж хамгаалахын тулд бидний өвгөд дээдс туурах тусгаар улс байж түүнийхээ торхон хилийг тогтоогоод үеийн үед ёстой л нүдний цөцгийн мэт инхрэлэн хамгаалж ирсэн төвтэй. Энэ бол эх орны минь хилийн алтан дээс юм. Эрхэмдээ дөрөндөөд улсын хил хариуцсан болон цагаан тавилаар бол гарсан зүйлгүй тайв. Харооны дарга ахлагч мөхөр эрхэмдээ дөрөндөөгийн амрыг ирээ. Амрыг. За би 2012 оны 8 дахь дотоод төрийн сургуулийг зэрэгэн судлах мэргэжтэйгээр төгсөөд бас хилийн ойлгосон орчин нэгдгээр ингээ хилийн дөрөвдүгээр стафт мэдээлэл соёл сурталчилгаа гэсэн орлогчоор томилогдсон ирээд үүрэгт ажиллаа үүсгэж ажиллаж байна. Сквадр аймгийн Эрдэнэ цагаан сумын 0146 дугаар ангид алба хаажсан. Тэгээд алба хаажгаад шууд гэрээтэй албанд шилжсэн. Садаан дарга ахлагч Ганбаяр 2008 онд хилийн цэргийн дээд сургуулийг зэргийн сэтгэл судлаач эргэжтэй мэргэжлэр төгссөн. Энэ садаан дарга болоод 2 дахь жилдээ болж байна. Ногийн Триумфатор гэдэг би Госүмбүр аймгийн Сүмбүр сум ариад хилийн цэргийн дээд сургуулийг 2011 онд төгсөөд за 2011 онд энэ хилийн техникийн сонгогч нэгдүгээр ангид хуваарлагдж ирсэн. Хилийн зэрэг ер нь цэрэгч явсан хүмүүсээс юу яддаг л та яриа байдаг л нөө. Хил дээр очиж үзээг бол цэрэгээ албаасан гэж яриа явах байл. 10 төгсөөд бас Монгол Улсын их сургууль ТИС гэх мэтлэн сургуулиудад бас элсэлт өгөөд за татлаганд нь бэлтгээд бас нэлээд ач холбогдол өгөөд явж исэн. Нэг өдөр манай ээж хилийн цэргийн дээд сургууль гэдэг нэг тийм сургууль байд юм байна. Төгсөөд ажлын байр бол бэлэн юм байна. За төгсөж гарсны дараа за амьдрах орчин нөхцөл за соёлын хангамж юм сайн юм байна. Энэ сургуульд орчуул яасан миний хөө гэсэн. Тийм зөвлөгөө санал оруулсан. Тэгээд энэ саналд над нэлээд туссан л да. Ягаад гэхээр өмнө миний сайн найз их уруудтай гэсэн л та. Тэгээ би ерөөсөө үгүй би өөр сургуульд орох хүсэлтэй гэсэн тийм юм ярьдаг байсан. Тэгсэн ээжигээ харин хэлэхлээр бас нэрэж тийм үү гэж бодоод сонгосон л доо. Тэгээд хоёулаа найзтайгаа хоёулаа шалгалт өгөөд орсон. Тэгсэн харин харамсалтай манай найз тэнцэж орч чадаагүй. За би тэнцээ орсон тэгээд. Тэгэл нийгэм итгэл хэлчнээ амьдралыг сонгоцсон. 1-р курс, 2-р курс гэл явж итэл бүр нэг шин тасаад хизээний хэлчин болцсон. Эцэг өвгдийнхөн улаан тусаар татсан энэ шугамыг ариун дэгшин байлгахын төлөө их говийн үеийн хилчид үеийн үед хамгаалж ирсэн намтар баян түүх бий. Тэгвэл Монгол хэмээх хайлын үүдэн хэсгийн хилийн алтан зурвсыг хамгаалж ирсэн хүмүүс гэвэл өмнө говийн хилчид. Яг хил наривчлан тогтоогдоогүй хилийн тэмдэг тавигдаагүй байсан үед цэргийн алба хаасан. Тэгэхэд бол хилийн шугамыг дээр үеийн хилчид тогтоо тэмдэглэсэн чулуун аваалсан, элс шороо аваалсан, заг мод аваалж босгосон тийм тэмдэгтүүдээр баримжаалж явдаг байсан. Энэ үед бол
Хэлийн зөрчил бол бас их гардаг байсан. 30 жилийн дараа өөрийнхөө анхны одоо албаа ажигласан тэр застав дээр бас очих тэр их сонирн байна. (1933 онд одоогийн Хилийн 0131-р анги Өмнө говийн тусгай комендатор нэртэйгээр Далан Задгадад байгуулагдав. Дараа нь нүүж Сангийн далай хийд буюу одоогийн Номгон сумын төвд 20 гэртэйгээр отряд болон зохион байгуулагдсан намтартай. Тэд энхүү 6 застав 192 хилчний хүчээр Галбийн, Борзонгийн говийг эмжээрлсэн эх орныхоо торгон хилийг арай ойроос хамгаалж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд харийн дээрэмчид хөвсгөлийн эсэргүүнүүд хөрш орны үүмэн самуунаас дөрвөсөд гадаад гүрний тагнуул дуршуулуу зэрэгтэй өдөр шөнийг үйл ялхан тэмцэлдэж дэлхийн дайны нүргээнт жилүүдэд 1945 оны чөлөөлөлтөнд оролцсон мөнхийн гавьяатай хэлж идвэлээ. Байдал ерөнхийдөө хүн дэвтэр байсан. Хэлийн хариуцах участок их багтраг байлаа л да. Тэгээд заставын пунктын улс төрийн орлогч Содном гэдэг нэг дэслэгч зөвлөлт толгойд улсад сургууль төгсөөд ирсэн. Тэр дэслэгчтэй хамт зүүн хил шалгах ажил тэмээгээр тэр хүнтэй хамт хоёул явсан юм. Цайлангийн заставын нутагт участокт Хэлийн цаана 2-3 км-ийн цаал айлууд буцсан. Манайхан хилдээ ухта ус авч ондны хавсыг сэлбэд явдаг шанд байсан. Тэр шандан дээрээс ус авах гэдсэн чинь хоёр эрэгтэй эмэгтэй хоёр өвөр Монгол малааслаад зогсож байсан юм байна. Тэгээд манай улс төрийн орлогч мөн шаардлага тавьсан л та. Манай нутагт малааслж байна ингэж болохгүй. Тэгсэн тэр эрэгтэй өвөр Монгол нь болохтой зэрэг за хоёр засгийн газрын хооронд малчин ард бидний толгой эргэж юм аа. Манайхан болохтой зэрэг ийшээ нутаг руугаа нутгаа эзэмшиж нутаглгээд байдаг. Таныхан болохтой зэрэг манай нутагт оршин байна гар гэж шаардаад байх юм малчин ард бидний толгой эргэж юм аа гэж байсан. Хил тогтоосноос хойш эрс өөр болсон. Анх 1982 онд сургууль төгсөөд тэгээд ерөнхийдөө бол бас биднээс ингээл за хаана очих саналтай байна тэгэл аавна л да. Тэгээ бид нар чинь аруулаад төгссөн. Аруулаад газар хэлээл. Авэж бас бодож ирсэн за хаашаа ч явах. Хаашаа ч явах тэр үед нөгөө одоо бас ер нь болж игэл бас те. Энэ хаанаа л жоохон цагийн байдал төвшөртэй тиймэрхүү газар очих юмсан гэсэн бодолтой. Гэтэ ер нь бас өмнө төгссөн ах нар бах нар ярьдаг байсан л да. Гой өгцөө. Гой бол ер нь бас хайхтарнтай гэдэг. Тэр өмнө гойрол явахгүй бол бусд нь хаана ч сайхан гэж бодоод. Тэгээд нийгмийн амгалахын яамны коллеги хурлаар ороход тэр олон генералууд дангаас ирсэн. Тэгээд шууд тушаал уншичаа. Тэнд бол одоо та тийшээ явах уугүй юу гэдэг санал асуухгүй шүү дээ. Шууд тушаал уншаал. Өмнө гавьяагийн Хэлийн техник 131 дугаар анги гэсэн тэгэл хоёр чиг шуугаал явчихсан. Очооч одоо тэрлүүн томлогдохтой ч яах вэ гэж бодогдол. Тэгэл яг зэргийн хүн тушаалаар аль ирсэн. Эрхэмдээ дурандаа танаа Хэлийн 8 дугаар отрядын 2 дугаар стемийн үрэлтгүүн таны хүндэтгэн өгтөж өгсөн заставын дарга ахлах төслөгч Бэмбжовыг амар төвчөн. Эрхэмдээ дурандаагийн аврал Сүүлдээ дассан да гой гэдэг. Сүүлдээ ер нь энэ дээрээс орог салгаарах уу. 1 жил болчоод бас нэг амраад Улаанбаатарт очиж ирэн бас нэг 10 дахь онцоод ирэн буцмаар санагдаад явмаар бодогдоод тэгэл. Гой бол цагийн байдал ерөнхийдөө л одоо хизээ хятадтай байлтах тий. Тийм л байсан чинь тэгэл одоо хэдүүд орж ирэх юм. Ер нь тэгэл эхний суманд өгчихгүй юмсан тэгэл ер нь үзэндээ л гэсэн тийм л бодолтой. Эхний суманд өгчөөл бас нэг тийж харамсалтай юм шиг. Ер нь тэгэл тийм айж
барьдаг чинь байхгүй байж тэр төлөвлөгөө 5 жил яг бэлдээд 5 жил чи ер нь байлдан чи одоо тэгнэл гэдэг тийм сургууль хийсэн улс учраас сэтгэл зүйн үед бэлэн болцсон. Тийм учраас энэ хизээ байлдахыгаа хүлээн өгөхөөс амьдрал ирээдүйд одоо хань ажилтай болно энэ гэдэг ч юм уу тийм ерөөсөө юу ч байхгүй тийм л байсан. Энд ч одоо гой газар ч одоо янз бүрийн юмнууд их болно. Шөнө гэвгэнт гэрэл гарна, шөнө машин дахиад ороод ирж байгаа юм шиг болно. Бид нар 83 оны их шиг санаж байна. 7 сарын 11-нд явж байгаа дээшээ. Тэгээ энд бас нэг Оросын геологийн эдэ орсууд байсан. Тэн дээр бас нэг сэтгүүл авчигчаад тэд нар бас нэг хоол ундаар дайлаад. Тэгэл уршаага баган шалгалт ер нь уртын шалгалтанд л явж байгаа хэлээрээ 7 сарын 11 гэдэг чинь өвчлөө хамгаалтанд орцсон. Хамгийн одоо эзэгтэй үегээл бүх юмаа тэгэл аваад явж байгаа юм л да. Тэгээд шөнө одоо тэг машины гэрэл гараад яг машины шуугаан гараад чимээ гараад тэр хавцад оруудаал одоо 244 дугаар байгаа гэж байсан. Тэрний тэр хавцаа тэгэл за ямар ч гэсэн энэ дээрс ингээд машин орж ирэх нь байна. Тэгэл бүх цэргүүдээ сайрын хоёр талд хориглолтод хөвтүүлээл. Тэгэл манай жолооч ахлагч хайрцагт одоо тэр гарнат ингээ барьцсан. Тэгэл гүүгээл нэлээд тийм жоохон ойрхон шиг. Тэгээд цэргүүдээ за би одоо ингээд гарна. За машин ирвэл би ингээд цогсооно. За тэгээ навааг буудах юм шууд гална гэрэ гэсэн тийм тушаал өгчээ. Тэгэл яг хоёр нь энэ урдаас одоо машин гарч ирэндээ тэгэл тэрийг хүлээгээд зогсож явах учраас янз бүрийн юм бодно шүү дээ. Хэдийгээр дайны үе биш байсан ч тэд дайны цагийн шиг ажиллаж амьдарч байсан үе байж. Шөндөө хэд хэдэн удаа төгшөөрийн төхөөгөр хөдөлж амьдрал өхөл хоёрын алтан задас чухам хаан байдгийг үл хайхрах насан дээрээ яваа мянган залуус жаал шандын буйтхан инэл заставд мөр нэр хоёрон үлдээж мөнхийн дурсамжаа сэтгэл зүрхэндээ хадгалж үлджээ. Тус застав нь хилийн 244-өөс 248 дугаар баг нь хүрлэх хэсгийг хамгаалдаг. Болзошгүй чиглэл нь ам бургас. За энэ ам бургасын хэдлийн харуул нь анх одоо хил хамгаалтанд 1985 онд ашиглалтанд орж исэн гэж түүхийг сонсч байсан. Тэгээд манай хэдлийн харуул ашиглалтанд өгжгаад 2007 оноос хойш одоо бас уух усгүй болоо тэгээд татан богцсон харуул байгаа. Тэгээд энэ харуул маань одоо Өмнө Говь аймгийн Номгон сумын түүхийн дурсгалт одоо хадгалах газрын тийм санд одоо хадгалж одоо хайрлж хамгаалж одоо энэ чигээр нь түүх маягаар нь үлдээрэй гэж бид нарт одоо бас захилж холбоож энийгээ бас хайрлж хамгаалж явдаг ийм харуул байгаа. Энэ харуулын онцлог нь болохоор одоо анх ирж байгаа хүн бол энэ газарт ороод харуул байна гэж хэзээ ч төсөөлж харддаг. Тэгээд өнгөлөн далдалтай байдлыг маш сайтар хангасан одоо яг тийм харуулын дөрмөн дээр хилийн албаны дөрмөн дээр байдаг шиг тийм залтар баригдсан анхны харуул байгаа. Жишээлбэл одоо гал төлөхөд бол энэ яг орой дээрээс нь бол утаа гардаггүй байсан гэж ярьд юм билээ. Цаашаа яндангтай одоо энэ гараад байгаа 100 м яваад тэнчэнээс утаа гардаг. Хэрвээ хүн амтан байна гэх юм бол одоо тэр доорл байшин барилга байна гэж харахаар тиймэрхүү бүр өнгөлөн талталтыг наривчлан зохион байгуулсан ийм утгатай харуул байгаамаа. Энэ дээрээс хятадын бас нэлээд тийм хүчтэй харуул байдаг. Цаана одоо том станц байдаг тийм байсан. Энүүгээр ер нь бас тэр хувьсгалын дараах 1930-ад он 40-од оны үед бол энүүгээр их олон хэлийн зөрчил их гардаг. Хэлийн хэр зөрчил энүүгээр их нэвтэж ирдэг. Ер нь боломжийн ганц зам л да. Тэгээ энийг л хааж одоо байгуулсан тийм пост. Тухайд бидний үед бол яхаа тэгэл газар гэрт нүхэн дотор л байсан л да. Тэгээ дараа нь 1980 одоо тэр 80-ад оны сүүлээр одоо яг энэ постыг барьсан. Энэ бол Монгол дээрээс аваад ганцхан ийм одоо юу гэдгийг зохицолбор гэж хэлэх юм уу. Тийм юу да юм үлгэр жишээ гэж хэлж болохоор хүүдэн дайны үед л үлгэр жишээ юм л да. Тэгээ энэ дотор бол одоо яг хүнд ойлгохоор ярих юм бол Брестийн сайжрах уу. Энэ дотроосоо ер нь тэгэл одоо янз бүрийн халдлага боллоо. Энэ дотроосоо тэгэл тэр яцаалт төгөх тэгэл энэ дотроо л одоо бараг л дуусгах бол тийм л зориултаар баригдсан ийм том хуйгалсан ястмал хийшгэл тийм л идэх. За энэ нь болохоор ам бургас хэдлийн харуулын бие үрэлтэх одоо
холбоо харилцаа ажиллагааг одоо стартгаа зохион байгуулдаг байсан. Тэгээд энэ новчны учир нь болохоор одоо тэр холбоо зохион байгуулдаг байсан станц аппаратууд одоо бороо шорооноос хамгаалах зорилгоор байгалийн хадыг ашиглаад одоо ийм хөрөө хийгээд тэгээд энэ ч ингээд тавиад хадгалцдаг байсан. Тэгээд харьцааны цаг болохоор харьцаанд холбоо харилцаа зохион энэ чнээс одоо зохион байгуулж явуулдаг байсан. Ерөн застав бол тухайн үедээ бол одоо 50 цагт байлдааны үүрэг гүйцэтгэдэг царайн ганц салбар гэдэг. Тэгээ тодорхойлолттой бичсэн. 1950-аад он өмнөд хөршөд хувьсгал гараад түүнээс дөрвөсөд наas цааш бужигнаж байсан цаг. Яг энэ үед Баянголын адаг буюу Орвог гашууны бор толгойн хойхон талд Хятадын 3 генералаар өдөрдүүлсэн 3 машин бүхий 120 хүнийг манай хэлчэд маш уран арга хэрэглэн саатуулж улмаар буулгаж авсан түүх байдаг. Үүнийг манай хилийн цэргийн түүхэнд тэмдэглэх ёстой хэрэг явдал хэмээн зөв ёсоор үздэг юм. Манай 3хан хэлчин ёстой шүдээ хүртэл зэвсгэлсэн 120 хүнийг буулгаж авна гэдэг үнэхээр амаргүй зүйл байсан мэдээж. За бид Монгол улсын хамгийн өмнөд хэсэг хэдийн 652 дугаар баган дээр ирээд байна. Энэ бол Орвог гашууны бор толгой. За эндээс манай одоо өмнөд бүгдээр хятад улстай хэлж байгаа хэлд одоо хамгийн урагшаа цөмөрч орсон энэ газар хэсэг байгаа. За хэлийн баган дээр ирээд шалгаж үзлээ. Хэл тайван байна. Амар гэрэн зөрчилгөө тайван байна. Бид Орвог гашууны гэгдэх энэхүү баг зэрэг урагшаа сунаж тогтсон бор толгойд баярлалаа хэмээн хэлмээр байна. Хүмүүс энэ манай нутгийн хамгийн өмнөд захын цэг мөн биш хэмээн мэтгэлцэн бий. Ер нь Монголын газар нутгийн хэмжээг энэ гүрний оршин тогтнож байсан цаг хугацааны орон зайтай холбож үзэх юм бол миний нутгийн өмнөд захын цэг нь нэгэн цагт гадаа далайн хөвөг хүрч байсныг санах хэрэгтэй байх. Гэхдээ хамаг ус бутарч хар манжууд 300 шахам жил эзэнсэн ч ийм хэмжээний газар нутаг авч үлдэж чадсан өвөг дээдсээрэн бахарх нам. Манай эцэг өөрөө Хилийн цэргийн 100 хязгаарыг шүүгч байсан өмнө. Хилийн цэргийн дараагаар 100 хязгаар хийсэн дараагаар ажиллаж байсан. Наваг л оюутан байхад л за төгсөөд минийхөө хэл рүү явандаа. Олон жилээр ажил хийж сурандаа, хүнтэй харьц сурандаа гэл их л сэтгэлийн тэнхээтэй л болох талдаа л хүмүүжүүлж ирсэн. Бас хүний амьдралын бас зам нь л тэгээ заяа төөрөг гэдэг бол бас сонирхол юм байлээ. Тэгээд миний өвөө 2 дайнд оролцож байсан. За 39-45 оны дайнуудад оролцож байсан. За тэгээ би өвөөгөө зөвхөн 2 дайнд оролцож байсан гэдгээр нь л мэддэг байсан. Өөр тийм дэлгэрэнгүй юм ерөөс мэддэг байсан. Тэгээд тулгын даш тундаг гэж юм байсан. Дундгой аймгийн. За тэгээд тэрүүгээр мэддэг байсан. Нэг өдөр би Хилийн цэргийн түүхийн музейд орсон. Тэгээд танилцаа явж ятал харин манай өвөгийн зураг түүхийн музей дотор байжсэн баг. Яалтаж арга байхгүй манай өвөгийн зураг байсан. Тэгээд ямар учиртай юм бол гээд Хилийн цэргийн түүхийн музей хүүжийн хорондоогоос асууж тодруулсан л та. Тэгэхэд хүүжийн хорондоо надад тайлбарлахдаа халах голын дайнд яг болоход тэр застав яг тулгуурлалтанд өртөж исэн тэр застав цэргийн алба хааж исэн. 3 жилийн цэрэг гэсэн. За тэр заставт нь алба хааж исэн гээд заставын дараагийн орлогч тэгэл бусад байлдагч нарын хамт зураг нэг 7-8 хүний зураг байсан. Түүнээс хойш өвөөгөр улам их бахархдаг болсон. Ер нь л би хэлчний амьдралаар явах хэрэгтэй юм байна. Хэлчин удамтай юм байна гэж бас дотроо бас амгшиж бахархдаг. Тэгээ энэ мэрэгжил амьдралыг сонгоснороо ч гэсэнээс өөрөө бас урам зоригтой Хилийн цэргийн амьдралыг сонгоод одоо хүртэл 5 жил Хилийн заставт ажиллаж байна. Өглөөний нар тэнгэрт мандна. Яг түн шиг гэрээд хэлчний алба хэлчдийн аз жаргалтай ирээдүйн баталгаа болсоор байна. Цэргийн жинхэнэ албыг хаасан
Мөн 8 сараас доошгүй хугацаагаар хааж байгаа байлдагч төрүүч 1-р зэргийн бэлтгэл хүргэтэн болон хил хамгаалах байгууллагад хэрэгцээтэй мэрэгчлэр иргэний ихтэй сургууль төгссөн 29 нас хүртэлх насны залуусыг сайн дурын үндсэндээр гэрээт хэлчнээ сонгож шалгаруулж авдаг болоод баггүй хугацаа өнгөрч байна. Гэрээт хэлчний алба гэрэлтэй давуу талтай гэдгээ хэдийн харуулж чадсан. Байнгын бэлтгэлтэй гэрээт хэлчдэр албан хаалгаж эхэлснээр хил хамгаалтыг оновчтой зохион байгуулж албаны үйл ажиллагаа мэрэгшиж дадлах чадвар мэдлэг сайжирч байна. Тэгээ өөрийн хүсэлтээр гэрээтэй албанд хилийн 0131-р ангийн 0154-р салбарт ирж одоо гэрээтэй алба мэрэгчлүүлж байна өөрийнхөө санал хүсэлтээр. Яагаад ер нь гэрээ зэрэг болох замыг ер нь сонгов? Гэрээ зэрэг би ер нь багын ер нь тийм цэргийн аюу мөрөдөлтэй байсан. Ер нь цэргээр явъя. Тэгээд сонирхолтой өөрөө нэг жоохон спортлог талдаа болохоор нэг бие хүчний дасгал ер нь байнга хийжээ. Ер нь тэгэл амьдарж байгаа орчин, хэрглэж байгаа зүйл энэ бүх юмрол илүүтэй тийм болоод гэрээтэй сонгосон даа. Манайхан бол ихэнхэл ер нь офицер ахлагч болно гэсэн тийм зорилготойгоо цаашдаа. Ер нь бол гэрээт хэлчин бол мэрэгсэн хэлчтэй. Нэгдүгээр одоо хамгийн одоо энгийн жишээхэд тэр зэргүүдийг авчраад одоо албанд дадлагжуулах гэж зөндөө юм болно. Тиймээс сургана одоо цэрэг болох гэж газар оронтой чиглүүлж өгөх гэж тэрийг одоо цэрэг болох гэж. Эдгээр чинь өөрснөө цэргийн албыг хагаад ирсэн мэрэгсэн хүмүүс учраас эднийг нэгдүгээрт одоо хамгийн анхны асуудал ихтэл одоо тэр одоо цаг хугацаа алддаг тэр юм байхгүй болоо газар оронтойгоо танилцах тэр юмд өөрснөө дадлагдсан байдгаас ахлуулаад тэгээ ерөнхийдөө бол өөрснөө хил хамгаалах байгууллагад цаашид улиран ажиллах офицер ахлагчийн бүрэлдэхүүнд орё гэсэн ийм одоо сэтгэлгээтэй залуучууд ирж байгаа учраас энэ бол мэрэгсэн гэдэг үгнээс өөрснөө бол сайн дураараа ирж байгаа учраас энэ бол хамаагүй одоо давуу талтай юм а гэж тэгж ойлгож байна. Хил хамгаалтыг мэрэгсэн тал руу шилжүүлэхэд бол гэрээ цэргийн алба бол зөв зүйтэй гэж үздэг. Ер нь одоо хугацаа цэргийн албаагчдаас гэрээтэй алба хаалгахад бас арай илүү хүнтэй. Яг гэвэл гэрээ цэргүүд маань урьдчилаад одоо хамгийн багадаа 8 сарын хугацаагаар хугацаа цэргийн албаа хаачдаг учраас эргээд одоо бас тэр хүмүүстэй үйл ажиллагаа явуулахад арай хэлбэрдхэн байдаг. За дээрээс нь гэрээ цэргүүдийн маань хангамж одоо маш сайн байгаа. Тийм учраас одоо гэрээ цэргүүд бас ирэх сонирхолтой залуучууд их олон болсон байна. Ингэснээр хил хамгаалтын үр дүн бол маш агц гарч байгаа. За одоо энэ Улаавлын отроо, Сэлэнгийн отроод анх гэрээт цэргийн албанд шилжижсэн эдний энэ үр дүнгээс нь ингээд сонсож байхад хэвлэл мэдээлэлээр ингээд харж байхад бол хуучин хугацаа цэргийн албаагчаар алба хааж исэн одоо гэрээтэй алба хааж байгаа хоёрын бол үр дүн маш их дээшсэн тийм харагддаг билээ. Тэгэхээр бид ч гэсэн бас энэ гэрээ цэргийн албыг одоо гэрэлтэй алба гэж харж байгаа. Цаашид ирнэ бүх энэ хил хамгаалтын хариуцлагыг бол гэрээтэй хамгаалахад бол бас мэрэгсэн тал руугаа ороход нэлээд дөхөн болно гэсэн юм ойлголттой. Хэлчдийн нийгмийн асуудлын хувьд бол одоо бид бас хүмүүсийн ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулж хийж бас ажлын үр дүн гарна гэж ингэж одоо манай отруудын удирдлага үздэг. Энэ утгаараа одоо хүмүүсийн амьдрах аятахтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх бүх төрлийн одоо арга хэмжээ өөрсдөө болцооны хэмжээнд авч байгаа. За маа Шүүлэн булгийн стат 4 айлын орон сууц баригдсан байгаа. За энэ байрыг барихад хамгийн гол нөлөөдөөс хүчин зүйл бол анги байгууллагаас нийт хэлчдийнхээ амьдрах орчин алба хаах үүрэг гүйцэтгэх нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор шинэлэг сүүлийн барилгаар бас барих төсөн мөнгийг шийдэж за үүний үндсээр манай отруудын барилга орны сууцны алба манай цэставын бүрэлдэхүүн хамтраад энэхүү байрыг өөрсдийн нөөц болцоогоо ашиглаад бас барьж байгуулсан байгаа. За энэ ингээд 4 айлын орон сууцны нэг айл нь одоо энэ. За үүдэнд энэ наадлынх нь галзуухны өрөө. За галзуухны өрөөнд бол 100 за ханан пишин байрлуулсан. За нийт ерөн байрны талбай шалан паркетын шалтай, дүүжин таацтай. За ийм байдлаар шийдэгдсэн байгаа. За энэ болохоор хэлчдийн маань ажиллаж амьдрах аятахтай нөхцөл болцоо бол дээд зэргээр хангаж байгаа гэж үзэж байгаа. За энэ утгаараа ч гэсэн бас застав салбарт бас залуучууд хэлчид ирж ажиллах бас хүсэл эрмэлзэл бас төрөх баха гэж найдаж байгаа.
Застаа амьдрал сайхан шүү дээ. Би орох их сургуулийн сургалт төгссөн. Багшийн мэргэжлэр. Төгсөөл шууд наашаа ирсэн. Нөхрөө хаан байна тэгээд дагаал ханижлага дагаал амьдрал шүү. Эндээс л бид гурван амьдрал эхэлж байна. Энд дээд хүүхдтэй болсон. Тэгээд эндээс л амьдрал гараагаа эхлээд явж байна. Эхэндээ жоохон дасахгүйсэн тэгээд сүүлдээ дасаад харин ч гой санагдаад байгаа шүү. Дастаа амьдрал тайван амгалан сайхан ш дээр нь. Манай эхнэр одоо жирэмсэн. Тэгээд 7 сарын сүүлчээр төрн тэгэл театр хүлээглэж байна уу та. Бид хоёр айлаа оюутан байхыг ер нь захиа бичдэг байсан. Тэгээд ямар санда эхнэр араас нь явж байхад нараас нь өдөр шөнө мессежээр уцаар ирдэг мөртлөө захиа өгөөл явдаг гэсэн. Тэгээд наваг юм дэж хаад захиа бичнэ. Бас зарим хүмүүс бас нэг өөр сэтгүүд энэ захиа хоцрогдсон гэж ярьдаг. Захиа хичээл сууж идэг залхуудаа гэж байдیں۔ Зарим хүмүүс бас өөр захиа уншихгүй бичих мохоо гэдэг тийм. Би бол тэгэл их нэртэй тэгэл захиа бичээл нандин хайр юм уу вэ? Цаашдынхаа амьдралынхаа төлөвлөлтийг захиан дээр бичиж явуулж чинь тэгэл. Захиагаа хөл дуугарлаад явуулсан одоо бүр сая би одоо 18 дахь нь явуулсан. За 3 сард би надад одоо захиагийн хариу нэрдэг тэгээд харилцал. Би тэгээд манай эхнэр бас наваг ингэж удаа хүлээгээд миний хүүхдийг тэгээд гаргаад гарч бас эмэгтэй хүндээс хэцүү л баг. Тэгээд хол яж хатан сүлжээгөө болохоор тэгээд юунд битүүрийн хайр дурлал өвдөлт юунод тогтдог гэхээр ихтгэлцтэй тогтно. Тэгээд манай эхнэр намайг тэгээд сүйд ирсэн захиан дээр хүлээн. Тэгээд тэгтүүд гарч хөдлөөн. Зарим хүмүүс ч бас тэгээд тийм эмэгтэй эрэгтэй хүн ч гэсэн хөлөөхгүй тоолох аяндаа салдын тал гэж ярьдیں۔ Анх намайг томилогдол ирж хахад одоо ингээ хоёлаа холдсон юм чинь хоёлаа одоо ингээ бараг бидний нэг бартан ухааны юм ярьж ирсэн. Тэгээд одоо хүртэл дээр байж л тэгээд манай эхнэр одоо яг одоо үзэж байгаа эхнэртэй би чамд маш их итгэж байгаа. Тэгээд миний ганц охины минь дээж явж чамд баярлаа. Яг одоо үзэж байгаа чамд хайртай шүү гэж хэлээ да. Дархан хэлийнхээ торгон шугмыг манах хүндтэй өвргийг хүлээн тангар хөргсөн их говийн үеийн баатарлаг хэлжтэрийн их хорон элгэн садан ахан дүүс аав ээжин бахархан айгим халуун дэсхэм хүйтэн гэсэн ойлголтыг тэртээ ард өргөж өдөр шөнө хоёрын байрын солин амьдардаг тэднэрэн үр садан бахархан та нарыг минь мянган жилээр улбаалах их түүхийн үргэлжлэл хүлээж байна.